Тэр чөлөөтгөн зэгсэд их олон хөвгдөд байсан. Мужигсал олон хөвгдөд байсан. Халуун ус мос төлөгдөөл одоо их хөвгчийн тэмнүүд их байсан. Яг л өөрийн мэдлгүй ороод ирдэг. Тархан мэд гэдэг марат хичээгээд тэрийг үсээ нэгдүгээр төрөвтэй бас 8 өдөр хоцсон. Одоо урлагч бай, бизнесч бай, тэр хүн амжилттай сайн хийх юм бол амжилт гаргадаг, амжилт ирдэг. Орхон аймгийнхаа хөгжил бас аймаг эрдэнэ урдын төлөөгч байж хөгжил хөв нэмрээ оруулснараа бас өөрөөсөө бахархдаг бас. Дэлхийд яваад ч намайг бодоод ингээд гиндэнд орё ирсэн үг яасан. Чангалын давсан дээр зогс үнэхээр сайхан л бас түрүүхэд дуудыг зогсоо байж байгаа. Хэл өгөр хэлэх аргууд мэдрэмж төрнө. Аавынхаа нэрээр дуудуулж алдрын завцсан зогсох сайхан гэж би дандаа хүмүүс хэлдэг. Түмний нэг зураг контент. Намайг гинэн дээр жоогтой Баатарсан гэдэг 1998 онд Усан аймгийн Зүүн ангаас өмнө төрсэн. Тэгээд 1-р ангидаа Зүүн ангаас өмнө, 2-р ангидаа Өндөр ангаа, 2-3 өндөр ангаа, 4-р өндөр ангаа суужгаад 1980 онд Орхон аймагт Эрдэнэ тот шилжиж ирээд 4-р амжилт хэлсэн орж 1984 онд сургуулаа төгс 8-р анги төгсөөд ахын техникумд явсан байгаа. Үндсэн мэргэжилт бол би одоо захиргааны инженер мэргэжилтэй. Мөн төрийн захиргаа удирдлагаар бас магистрт цолтоо. Манай гэр өнөмжрийн цагаан чулууд одоо энэ хөгжлийн ордны яг тэрэнд байсан. Тэнд байж байгаад одоо газарт ороод тэгээ цаашаа шилжиж явсан баг. Тэгээ миний одоо бүхэл амьдрал Эрдэнэ доттой холбоотой 12 настай огцоо Эрдэнэ тот ирж тэгээд Эрдэнэтэй суурьж одоо хүртэл ингээд 46 жил Эрдэнэтэй амьдарч байна те. Спорт одоо 82 онд анхны одоо чөлөөтгийн хэсэг энэ чинь 82 онд ашигласан. Би 6 дугаар ангид байхдаа одоо энд хүнсэгсэнд ороод чөлөөтгөр хичээлдээд миний анхны өвч бол Батаршоос авиат тасраад Батаршоосоо ингээд 8 төгслөө одоо энд хичээлж жагаад дарханлаа очоод дарханаас одоо ингээд бас өргөжлүүдэн тэмцээн уралдаанд орж бэлтгэлээ хийж оюутны улсын аварга 2 удаа болж залуучдын улсын аварга насан туршлагын улсын аваргуудаас медаль авч 95 он хүртэл би барьдсан. 95 он хүртэл барьдахдаа юу насан туршид бол тийм дээшээ явах тийм боломж их бага байсан. Амьдралаа утгагүй ажиллаа хийгүйгээд 90 онд бас би одоо дулааны станцд яг мэрэгчлэрээ нутгийн станцд ажиллаж байсан. Тэгээд дулааны станцд ажиллаж байгаад 93 онд Гокийн захиргааны цэгт орж ажилласан. 94 онд ажилласан одоо манай сургуульд инженерийн ангиас ирж сураач гэсэн урилга ирсэн. Ингээ 94 онд би дархан тест очиж сурж 95 онд төгсөж ирж инженер болж ирсэн. 97 он хүртэл би захиргааны цэгт ажилласан байна. 90 оны намар өдөөд энэ өдөөсний орой 9-10 сая үед ажилласаа гараад ингээ хувийн бизнес хийсэн. 2005 оноос хойш одоо би компани байгуулад ингээ одоо манай компани 20 гаруй ажилчтай тэгээ үйлчлэгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Мөн одоо мэрэгчлэрээ бас эрчим хүчний тухай шүүрэлтэй энгээр бас үйл ажиллагаа явуулдаг. Одоо энэ гэсэн ярилцлагыг сууж явах тусад ингээд өөрийнхөө хийсэн юмыг хараа сууж ин соёл урлагийн зохицлбор гэдэг энийг манайх бас хийжсэн 2023 онд мэрэгжлийнхаа дагуу ус ингээд мөн одоо захиргааныхаа чиг дээр өөрийнхөө мэрэгжлийг хаяаггүй бүх олон төсөл арга хэмжээнүүдийг дээр өөрөө өдөрж ажилласан. Тэргүүлэх инженер, тэргүүлэх төсөвчин гэдэг юм юунууд сурж одоо явж байгаа. Тэгээд мэрэгсэн төсөвчин тэргүүлэх инженер болсон байгаа. Компанийнхаа төсөл гэх юм бол одоо 2009-10-11-12 онд Усан аймагт эрчим хүчний салбараар одоо эрэлтүүд шугамны ажлуудыг хийжсэн. 14-15 онд Эрдэнэ доттой гэсэн. Мөн бод явж би их ажил хийдэг одоо Өмнөдгөө аймгийн Талан задгалт, Өмнөдгөө аймгийн 3 дэс, Өмнөдгөө аймгийн Мандаа, Сэлэнгэ аймгийн сумнуудаар бас одоо ерөө Амун Булган аймгийнхаа сумнуудаар одоо Сансар, Хялган төвчийн сумнуудаар ажил бүтээн байгуулалтын ажлыг одоо хийж байгаа. Өнөөдөр одоо Орхон аймагаас маш 50 жилийн арга хэмжээ болгож байгаа маш зэрэг хөгжиж байна. Намайг эрэхт одоо итгэн байшин байсан. Энэ одоо спорт комплекс центрүүд ороогүй байсан. Захиргааны центрүүд хашаан дотрууд ингэ барьж ирсэн. Цөөхөн микрод байсан. Одоо олон микро болсон. Манай ер нь бол. За намайг эрэхт бол 1-р микро 2 орцсон байсан. 4 бас хуулийн үндсэн шаарал байсан шүү дээ. Бусд нь баригдж байсан. 3 бас 1-р жилээс нааш цөөхөн байшин байсан. 5-6 байгаагүй шүү дээ. Энэ захиргааны байр одоо комплекс центрүүд яг сүрэн тавиад ашаа барьсан. Тийм Орос зэргүүд Оросод барьж ирсэн. Автобус суугаад одоо горд руу ихэнхдээ явган явдгаас тэ автобус хоороо бид нэр автобус хороол эцсийн буудал тэгээд горд гэсэн юм тайг байсан шүү дээ. Энд дээрээс шууд говьд гэсэн юу чин тэр барилгын бас ирдэг байсан говьдын. Говьдын байдаг чинь ийм л хоёр байсан. Ороод горд, говьд горд гэсэн ийм л хаягтай байсан.
Тий. Анх яг чөлөөтгөн секц байгуулагдчихсан. Жуудаа саам гэж байгааг анх чөлөөтгөн секц. Тэгээд Батаршгогч нь инженер байжгаад одоо чөлөөтийн багшаар хийж бидэрт багшиж байсан тийм. Анх бид нар ч одоо өөр тэр үчин тийм их заа талбай ховор байсан учраас тэр чөлөөтгөн секцэд их олон хөвгдөд байсан. Ужинсал олон хөвгдөд байсан. Халуун ус мос төлөгдөд л одоо их хөвчөн тэмнүүд их байсан. Тэр дундаас тэгээд ер нь бол тэгээд шалгараа битсэн тийм ер нь бол тэгээд манай багш чинь чөлөөтөөр бас барилж ирсэн. Чөлөөтийн кандидат ч Оросын кандидат. Тэгээд чөлөөтөөр улсын аваргаас анх хүрд медаль авч ирсэн. Ерөнхийдөө босоо барилдаатай байсан багш. Би ч гэсэн одоо бас босон барилдаатай сүүлийн үед одоо жуудаа самбараас барилдаад байгаа. Тийм. Тэр зэрэг тэр бас нөлөөс юм баг. Багш бол талаас хүмүүстүүд их заадаг байсан. Босоо барилдаатай. Тэгээд өөрөө одоо сүүл рүү жуудаагаар дасгалжуулахаар дагнаад ингэж бүгд жуудаан гавь дасгалж удагчсан доо. Өөрөө одоо бас мондог хүн байгаа. Одоо инженер хүн учраас тийм юмыг соргоогоор харж өгдөг. Намайг одоо залуу багч гэсэн их сордог байсан. За хэр байна Баатраа нэг барилдыг гэж сорж ирсэн тийм. Сордог байсан за. Миний үеэс ч одоо Мижир хангаа гэж олоосын инженер мастер байна. Олон хүүхдүүд байгаа. Тэгээд бас миний доод үеигаа нэг үе шахвал дээр 3 4 дүү одоо нарка, эрка энэ чинь бас миний доотлол барьжсэн хүмүүс шүү дээ. Манай чөлөөтийн Батнасан байна. Тэгээд олон байгаа. Ер нь бид нар бол яг чөлөөтөөр болохоор зэрэг Эрдэнэс Болбаатар мастер байна. Олон мастерууд байгаа. Яг нэг жинд барилж ирсэн. Тэр дундаас одоо олуулаа байсан болохоор би арай бэлтгэл хангас нар сайн байсан учраас би одоо мастеруудын дэлхийг авсан байгаа 16 онд очиж. Өөрийнхөө үеийнхнийг болон доод үе, дээдлийн үе бүгдийг нь хамруулад ингээд усын аваргатай бүгдээрээ одоо барилж маш эрдэнэ төв байна. Ер нь бол 2 удаа усын аварга шалгуулсан багийн банд төрүүлжсэн мастерууд бол босууд нь бол гаргаагүй ер нь бол иргэд бол хангалттай сайн орцсон. Бүгд найзраа бүгдээр ингээд өөрөө аж жингийн асууж манлааж ингэж усын аваргатай барилж байгаа. Батнасан байна мөнгө авсан, дэлхийн аваргаас хүрэл авсан, Баавар ах маань, Тавсар ах маань мөнгө авсан 16 онд бид яваад инх цогоо дүү маань бас дэлхийн аваргаас хүрэл аваад ингээд дөрүүдээ очиод би төрүүлээд ингээд дөрүүдээ одуулсан инженер мастрын болж хангаад иржсэн. Энэ одоо бас Орхон аймгаас бахархалтай санагддаг. Мөн дэлхийн аваргуулахад одоо миний өмнө нь болохоор маструуд дэлхийн аваргууд нацгаа өгшүүлсэн байсан. Тэгээд Солонбаатар гэж залуу болсон байсан. Тэгээ би бол 3 дахь нь байсан. 3 дахь дэлхийн аварга. 8 онд би Македоны дэлхийн аваргаас төрүүлнэ гэж очиод тэгээ зоондоос ажилтнаа төрөл авсан. 19 онд бас телевизийн дэлхийн аваргаас хүрэл авсан. Ингээ ковид одоо тэмцэнтэй яваагүй жагаад нодны яваад моторсон байгаа. Тэгээ 17 оноос хойш ингээд би жудаг улсын аваргаас барилдаж гисэн. Самжуудын улсын барилдаа төрүүлээд ингээд нийт би жудаг улсын аваргаас 3 төрүүлсэн байна тий. Самтаа бас 3 төрүүлсэн байсан. Тэгээд 23 онд Азийн наадам төрүүлсэн. Маструудын наадам гэдэг Азийн наадам, дэлхийн наадам болдог тийм. Азийн наадам төрүүлсэн. 24 онд даасыг тулсан жудаг дэлхийн аваргууд мөнгө авсан. 25 онд болохоор бас олимп болсон. Маструудын олимп гэж болдог. Тэрэнд одоо жуудагаар төрүүлсэн. Манай баг бас төрүүлсэн. 90 онд би барьж байхад би манай жинд бол одоо Жамас өхөө ах байсан. Өмнө бидний Сүхбаатар Гамболдох байна. Тийм. Би нэр 7 хожигдсан. Ер нь тийм. Монгол говьд очиод хожигдчихсэн, улсын аваргаар ч гэсэн хожигдчихсэн тийм. Ер нь бол энэ хоёр шин салаад орчдөг. Тэгээд нэг удаад нэг жинд оруулж иж нэг юу яжсэн. Ер нь тэгээд цааж ороод энэ хоёртыг хожиж байгаагүй. Армийн аваргаар би нэг Гамболдохоос нэг аваргын төлөө нэг 5 он авч байгаа тэгээд хожигдчихсэн. Ер нь бол хамаагүй илүү байсан тийм. Тэгээд ерөнхийдөө бусдаа нь бол ер нь бол юу гэсэн үеийнхэнтэй бол яг ойрц барьж ирсэн. Босоогч нь доод жинд барьж ирсэн. Тэгээ надаас арай дээр. Бусдын бол ер нь хождог өсөө хождог. Ойрхон барилдаг ус ер нь бол тийм. 95 онд бодоод ерөөсөө тэгээд сургуулаа төгсөд ирсэн байсан. Ер нь ажиллаа хийгээд одоо гэр үл зөхөөгоод ингээд бас шууд ажил руугаа хандсан. Мөн манай Арднаа өгчөөс намайг Баатраа чамдын дутуу байгаа штэ чи одоо барилдаач гээд 2 3 жил гоожсэн үгүй гээд ерөнхийдөө ихч барилдаг. Хотын аваргаараа ороод төрүүлдэг байсан тийм. Миний доотлын жимдээ төрүүлсэн. Бас нэг хүнийг би дурсахгүй байж болохгүй ингээд энэ спортын том арга хэмжээнд бол бас нэг миний багш байсан Пэрэндэ гэж энэ хүн маш их нөлөөсөн. Баатраа чам нэг юм дутуу байгаа штэ чи тэр чамааг ер нь хожиж ирсэн үү гээд нэр зохиох үгүй. Тэд нар ч бүгд олуулсан инженер мастер болсон байна. Одоо хүн болгон мастер болсон байж штэ. Чи дэлхийн аварга барилдах юм бол нэг медаль аваад олуулсан штэ гэж. Тэгээ би 15 онд багштайгаа явж ирсэн. Тухайн би аймгийн уртын төлөөлөгч байсан. Тэгээ жим бас нэлээд нэмсэн байсан. Жингээ асчаад. Тэгээ гэрээт очиод апинд очиж барилдаад яг 2 тойрогд барилцтай би тэгээд ингээд хожигдсан. Мөн ирээд одоо битгэдээ маш хийж ирсэн. Одоо хүний бол мөрөөдөл биелдэг. Би одоо тэгээ багштай бас баярлалд ингээд дэлхийн аварга шалгуурлын тэмцээнд барилцсан юмсан ингээд мөрөөддөг гэсэн би хүүхд байхын ер нь дэлхийн аварга.
Мөн дэлхийн аварга болох юмсан гэж бас мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөл маань биедээ 15 онд би тэр том тэмцээнд орчоод их баярлжсэн багштай бас баяр үргээд ижсэн. Тэгээд ирээд ер нь одоо боломж надад байгаа юм байна гэдэг дахиад ихтэй тасралтгүй хийгээд ингээ 16 онд очиж хөгжиж ирсэн. Энд дархан их хутгадаг тэг өмсдөг ийм дархан багтай. Тэр нь өмсөйг бол сайн гэдэг байсан. Одоо яг сүүлийн үед гар жоохон тэг муучаад өмсөөгөө муу гэдэг хутгадаг. Тонгордог ер нь тийм. Я баруун аавна. Одоо ч гэсэн ер нь тэр юмнуудээр л хийж байгаа. Үнэн ерөөсөө одоо яг л өөрийн мэдлгүй ороод ирдэг дархан мэх гэдэг бол тийм учраас би залуучуудад мэхээ сайн давтаа гэж хүүхдүүдийг маш их загтдаг. Хэдэн 100 давталтаа гэдэг ингээд. Ер нь бол дэлхийн аварга төчтөө судалдаа судлаад очдөг. Гинт бас гараад ирдэг масрууд бас. Ер нь гадаад хангаж ерөөсөө манайх шиг үш ингээд тэр дундаа алын орнууд чинь тэр бид нар шиг ариг тамхи хэрэглэхгүй учраас маш би хаана хэвээрээ бэлтгэл маш сайн хийдэг. Яранд чинь 100 хүн одоо юу гэж дээ. Шигшээгээ явж идэг ахмадын шигшээгээд. Мөн бас одоо Киргиз, Казах энэ төр одоо дэлхийн аваргуудад ирэхдээ одоо түрүүдэд ирэх юм $15,000 үт юм л. Тийм учраас аюу өргөн бүртгэдээс үдээд ордог болсон. Сая одоо бид Казахстан солоодсын тэмцээнд очиод хөдөөтэй төрүүлсэн. Сонгомод болохоор зэрэг мөнгө авсан. Тэгээ нийт ер нь 100 өвд бол би их сайн бэлтгэл хийждэг. 100 болохоор манайх өрчим хүчний ажлыг хийгээд бас жоохон бэлтгэл алдаа. Тэгээ тэр лугаа анхаарал байдаг. Нодингийн тэр 50-ны тэмцээн сая одоо Казахын тэмцээнд өрчлөө 9 барилын ихт бол ядрахгүй. Нэг сонгомол дээр бол хожигдсан авган тий. Тэрийг бас чөлөө дээр хожсон. Ер нь гадаад харихгүй. Ер нь харихгүй. Гэтэ та юу болохоор зэрэг яг 1-р төвөртөө би чөлөө дээр болохоор 22 онд бол яваагүй ковид үед би дэлхийн ард. Тэгэд явсан манай энд одоо нэг босоо 10 төрүүлсэн. Би таарж байгаагүй ерөөсөө. Болгоор байдیں۔ Тэр Булгарыг бол 8-0 хоцсон байсан хичээ ивгээд, марат хичээ ивгээд. Тэрийг үсээ 1-р төвөртөө бас 8-0 хоцсон. Ер нь бол тэгэхээр үрсдэгчтэй ер нь судлаад хэр сайн бэлтгэл хийн, тэр хүн дамжид гаргадаг. Ер нь альва спортч бай, одоо урлагч бай, бизнесч бай, тэр хүн амжилттай сайн хийх юм бол амжилт гаргадаг, амжилт ирдэг. Өөрийнхөө амьдралд болон одоо бизнес тийм том бизнес биш шүү, бас том улс төрч биш. Тэгээ өөрийнхөө хэмжээнд бас улс төр бизнес хийдэг. Би чөлөөтгөө спортоор юм уу, спорт иршээлэг бол тийм амжилт үзүүлэх боломжгүй байсан гэж боддог. Мэдээж одоо бизнес ч гэсэн одоо бас янз бүрийн татвар хөрөмжийн хураамжийн үндийн юмд ордог. Тэрийг бол би жингээ асаа зогсож байгаа биш үү гэсэн бодол төрөөд маш тийм сэтгэл санаагаар унах юм тийм байдгүй. Мөн одоо нэрв гэж бас байдгүй. Нэрв байдгүй гэдэг. Ормод одоо хүн ингээд чи тийм байх бол одоо мурцдагдаг. Тийм даваа чанартай нөөрөө. Тийм хүүхдүүдийг ч гэсэн багшигаа загнахад битий тийг ингээд хүн зөвлөж явахад битий тийг улам танаар тийг шартаа бай, хортой бай, зөв юм дээр гээд ингээд цагтдаг. Монгол улсад болохоор Эрдэнэтийн Баатараг гин. Дэлхийн аваргад Монгол гин. Гэхдээ миний Баатараас ингээд нэрийг мэдэхгүй шүү дээ. Гинтэн дөрж гээд. Тэгээ миний бас хэлэх дуртай барах юм байдаг бас. Аавынхаа нэрээр дуудуулж алдрын завцсан зогсох сайхан гэж би дандаа хүмүүс хэлдэг. Аавынхаа нэрээр дуудуулж зогсож идэг. Би жишээл тэр 1980 онд одоо аав ээж минь агч нарыгаа дагаад иржсэн. Аав ээж минь одоо хэцүү мөс үзсэн учраас ийм учраас аавынхаа нэрийг дуусгаад тэгээд алдрын завцсан зогсох сайхан гэж. Өшөө шүлгсэн юм байдгаа тэгтээ бусдын нэр яхав. Тэгээд залуучууд нийт ялангуяа одоо ингээд хүүхдүүдээ бас ингээд спортоор заавал бүхэхгүй спортоор хичээлүүдээрээ сошиал орчин гар утас гэдэг юм ингээд донтол маш их байгаа учраас 2 цаг ингээд хүүхдүүдтэй аж спортч болно хичээлэхдээ хүүхдүүдээ хамаагүй өөр болно. Бие өдрийн хүмүүжил спорт их хүмүүжил үгүй шүү дээ. Агч нараасаа хүмүүжил жоохноосоо ахуулаа тийм. Би 8 дугаар анги төгсөөд очижсэн. Тэгээд ер нь л төвийн хоцрын хүүхдүүдээрээ өөр шүү дээ. Ер нь одоо техник компч бай, их сургуульч бай, цэрэгтч бай, ер нь арай өөр. Эрдээ хүүхдүүд Эрдэнэт сэлийн дархныг өөр шүү дээ. Хэл яриа хөвчсөн, тийм. Хүнтэй харьцах чадвар хөвчсөн. Би бол багштай тэртэйгээ ер нь их нээлттэй харьцдаг байсан. Би яг бас нийгмийн идэвхтэй ийм юугаа одоо Дэнч багтаа олон жил амьдарч Дэнч багийнхаа багийн иргэдийн хурлын дараагаар анх ажиллажсэн. Тэгээд Дэнч багийн багийн иргэдийн хурлын дараагаар 8 жил ажилласан. 12-оос 16 онд би Орхон аймгийн төлөөлөгч сонгож ажиллажсэн. Яг Эрдэнэт хотыгаа хөгжүүлэхийн төлөө Эрдэнэт ерөнхий төлөвлөгөөн дээр ажиллана. Бас өөрийгөө бас хөгжүүлнэ бас аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч болно гэдэг чинь Камертай харьцаагаас арахудаад ингээд
маш их өөрийгөө хөгжүүлнэ. Хамааралтай маш их хэмийг судална, уншин зүгээр байж болохгүй шүү дээ чинь бол тийм. Орхон аймгийнхаа хөгжил бас аймаг иргэдийн ордын төлөөлөгч байж хөгжил хөв нэмрээ оруулснараа бас өөрөөсөө бахархдаг бас. Бүдгдэрээ бүх юмэр нь хурдын шийдвэр бол одонхын шийдвэр. Тэрийг дагна. Хурдын одоо ерөнхий нэг том ял байгаа шүү дээ. Тэр том ялд одонхороо одоо 1000 одоо миний санал зөв байсан ч гэсэн одонхороо шийдэж байгаа юмд бол би одоо саналаа дааж. За бид нар нэгхэн ажил хийчихээ. Эрдэнэтийн хувьцааг бид нар бүх одоо энэ гордын барилд нэг урсгалтай байсан. Бүгдийн хоёр урсгалтай болгочихсон. Мөн одоо гэр ороолыг ийжүүрэн гэрэлтүүлжсэн. Энэ одоо миний санаас гарахгүй юм. 40-50 мянган хүний одоо төлөвсөн отчтой зөвхөн нэг урсгалтай орсоо одоо бүх урсгалтыг хоёр гацтай болгоод энэ бол миний одоо бидний ганц хийсэн ажил гэж юу. Тэр нь бол мэдээж олон ажил байгаа. Бүтээн байгуулалтын ажил болсон ажил байгаа. Энэ одоо анх удаа Монгол одоо ийж хороолыг гэрэлтүүлжсэн. Мөн энэ тэдрээс ирсэн төлөөч тэр бидний хараад хороол нь гэрэлтээ очих гэдэг одоо тэгээд би урд цархаа уулаас байн гардаг. Эрдэнэтийг бол үнэхээр бүтээн байгуулалт их байгаа. Саяхан би Коросны энэ урдуур энэ талбай дэврээс явсан. 2-3 хоног өмнө тийм. Хагас өдрөөр болгон Корост гардаг. Тэгээд урд цархаа уулын өдрөөс Эрдэнэтээ гардаг. Би 3 хүүхэдтэй тийм. Манай хүүхдүүд Эрдэнэт бүгд 10 жил өссөн. Одоо зарим төгсөөгөө сурж байна. Манай компани болохоор зочдлуудын үед ажиллагаа, одоо саавн, ийм үед ажиллагаа явуулдаг. Мөн эрчим хүчний цохол шүрэгтэй, эрчим хүчний захлаар эрчим хүчний цохол шүрэгтэй. Ийм хоёр төрлөөр үед ажиллагаа явуулж байгаа. Манай компанид 20-од ажилчинтай 6 гараар ажилладаг. Ер нь 50 жилийн хойно ингээд бодцсон юм байгаа. Одоо ингээд ерөнхийдөө зах зээл ингээд хилцсэн байгаа. Ер нь тэгэн шүү. Одоо ингээд шүү ингээд болцооны хөрөөр ингээд 46 жил би энд амьдарч байгаа юм чи одоо ингээд үндсэндээ 4 жил амьдраагүй 50 жилээ. Тэгэхээр чинь би одоо бас хандив тусламжаа өгнө. Ойлгомжтой байгаа. Бас бүтээн байгуулалтанд Орхон аймгийнхаа хөтгөө эрдэнэтийнхаа хөтгөө болоо Монгол улсынхаа хөтөлбөрөнд бас хөв нэмрээ оруулж идэг хүний хувьд бол заавал хандив тусламж 50 жил хойно өгнө. Тэр бол гарцаагүй. Намайг бас дэлхийн орнуудад ирэх хүмүүс гайхчихсан хизээ барилжсэн. Тэрдэнд аймгийн урдын төлөвч болох чи юу яагаад юу ч үжих юм тиймэрхүү юм. Чи би бүтэн жил бэлтгэл хийжсэн. Мастерууд ч гэсэн бид нар бүгдээрээ хийгээд цугларлалтанд гарч ийн. Өөрөө маш их бэлтгэл хийж бид нар чи ингээд тэгжэл амжилт гаргана. Түүнээс бэлтгэл муу хийхэд юм бол амжилт гаргахгүй. Бүхэл төрөл дээр азтай, ер нь бол азтай. Би Эрдэнэт хот байгуулагдсныг бол Монголын еврей гэж би хэлдэг шүү дээ. Энэ бол Монголын еврей. Ер нь одоо урдаг спортч бай, бизнесийн салбарч бай, ер нь том одууд гарцаагүй төрнө. Тэр дундаа одоо сүүлийн хүүхдүүдээс том одууд төрнө. Цус их олдсон. Ирээдүйд одоо Монгол улс маань энэс илүү сайхан хөгжлөд би итгэл дүүрэн байдаг шүү дээ. Ер нь бол яг хуу дуурхаа асуудал жоохон хүнд байгаа. Тэгээд ерөнхийдөө мэдээ сайжруулаад, зас сайжруулаад явах байгаа. Тэгээд энэс илүү их хөгжөөд бүтээн байгуулалт эцэг тусмаад одоо үйлчлэгээний салбарч бүхэл салбарууд ингээд биенийгээ дагаад хөгжих. Зах зээлийн эдийн засаг чинь ерөөсөө зах зээлийн эдийн засаг сайн хөгжлийн хэрээр улс их орон хөгжлийн хэрээр спорт урлагийн салбарыг дагаад хөгжиж байгаа ерөөсөө. Одоо жишээлбэл би Орхон аймгийн чөлөөт холбооны тэргүүнд ингээд тэмцээнд явъя гэх чинь зэрэг одоо хүүхдүүд зөвхөн Монгол улс нас төрөгчтэй мөнгө гаргаж байгаа шүү дээ. Тэгээд босдон дандаа ингээд хуулгаар аав ээжээсээ ингээд явчихад байгаа. Мэдээж тэр нь зарим авиастаа одоо мөнгөгүй явж чадахгүй зөндөө олон хүүхдүүд байгаа. Өсвөр залуучууд дэлхийн арга болцохоор хөгжиж байна. Бодохгүй бас одоо тэгээд 28 оны олимпиадаас олимпиад арга төрөх болхоо гэж бодлоо. Төрнө гэдэгт итгэл дүүрэн байдаг шүү дээ. Энэ бол Монголчаас. Гурван дэвжээ зассан байсан өндөрсөн. Би 3 дахь дэвжэн дээр барилдаад ингээд төрүүлээ намайг зарлсан. Зарлаад ингээс манайхан тэнцээ ингээд баяр хүргээ биенийгээ тэрврээд ингээд биендээ бас баяр хүргээд ингээд явж байсан. Тэгээ би баярлаад ингээд явж байгаад гараа ингэж 2 дахь дэвжэнээс ихтэй би мэдхгүй контрол алдсан байсан. Дээшээ ингээд шатаар гэсээ дээшээ гараад ирсэн чинь бүгд ирээд үнсгээд цол хүйс болсон ингээд төрүүлчтэй чи 3 дахь дэлхийн арга удаач тэгээд ингээд тэр хоёрын хооронд ингээд би яг дээшээ гарчтаа бол мэдгүй. Түүнээс бусдаа шанглын давсан дээр зогсож байгаа хүн тэр зүгээр л үнэхээр мэдээж одоо төрийн дуулаа зогсоож хамгийн гоё юм тэр амарчин хүн болгоны мөрөөдөл шүү дээ. Намайг бол яг ингээд Монголиа гиндэн доорыг дуужсэн. Гиндэн доорыг шампань гэдэг ингээд дуудаад дэвжэнээс буугаад 2 дахь дэвжэн дээр ирээ тэгээд би мэдэх дээш гараад ирсэн байсан. Тэгээд яг шанглын давсан дээр зогсон үнэхээр сайхан л бас дөрөвхөд дуудыг зогсоо байж байгаа. Тэгэхээр одоо хүнд мэдрэмж өгөр хэлэх аргууд мэдрэмж төрнө. Нэрээ би төрүүлжтэй гэж өгөө.
Би бол өөрөөрөө нэг тэгж бахардаггүй ер нь бол өөр Эрдэнэ дотороо багтсан шүү дээ. Монголын одоо 3 дахь Эрдэнэ дотор очсон уу гэдэг хүмүүс тийм цэвэрхэн бот гэдэг ер нь одоо Оросын үеэс тийм цэвэрхэн болоосаа би одоо хүүхдтэйгээс байсан. Бахардаггүй яг ер нь. Эрдэнэ дотор одоо миний одоо амьдралд хамгийн том нөлөө үзүүлсэн хот шүү дээ. Хотод юм уу одоо хотод энэ төр ороод явчихмаас хэцүү шүү дээ ингээд төгжрөл яваад 1-2 хоноо тэгээд эртээ Эрдэнэтэй ирэх хамгийн сайхан. Гадуур явах гэсэн одоо ингээд хүн болгон тань ингээд гар өрөө сайн өгөө гудмаар явах чинь ингээд тогтоод. 24 онд гэсэн юм тий. Манай ах トゥ нөр байгаа да. Зөвхөн байгаа. Мэдээж одоо хүний төрсөн нутг бас сайхан шүү дээ. Аав ээжийн төрсөн нутг. Би бас нутгийн зөвлөлийн даргаа бас 8 жил тэгээд намайг баяр дээр дуудаж байгаа. Тэнд бол суманд маань цөөн хүн тань шүү дээ. Тэгвэл одоо баяраар ингээд наадмын толгой тойрохт бол ерөөсөө хоёр тийш ин шүү дээ. Сайн уу сайн сайн. Гар өрөөл ингээд Эрдэнэтэй бол. Тухайн үед тэр суманд бол тийм бас байхгүй шүү дээ. Ер нь л танаа багассан. Багаас ирсэн болохоор яваа. Мэдээж ах トゥ нөр найз нөхдөд бол байна. Гэхдээ бол миний төрсөн нутагч ханхгүй бол гэдэг төрийн төгсөлтөд том ханхгүй хайрхаа бол байна бас. Олон том бөхчүүд төрөн гарсан тэгээд авестон үүдээ. Тэр дундаа манай сумч эрдэмтэнгүүд одоо эрдэмтдтэй юм дээр тийм сум байна. Гэрнэдийн залуучууд маань улс их орныхоо бүтээн байгуулалтанд гар үе оролцож, сурч, боловсрож. Би одоо бас нэг юм хэлэх дуртай. Ер нь тамирчтай шиг хүүхдүүд гэсэн хэлдэг. Сур гэдэг, мэрэгжил эзэмшгээд. Спортын хүмүүс одоо гинт явж байгаа. Одоо яг бүхний сургуулиуд би болоод аваа дасгалжуулагчтай төгсөөд байгаа. Тэгээд сурч боловсруулах заав нэг номер байх хэрэгтэй юм. Мэдээ залуу наснда юм уу наа чи мастер болооч гэсэн яваад байж бас болгоцсон спорт хаяхгүй байх бол орой ирнэ амжилтууд бол ирнэ. 90 зууны бахархал болсон Эрдэнэ хотынхоо нийт ард иргэдтэй 50 жилийн баярын эмдийг хүргье. Та бүгд маань 50 жилээр сайхан наацхаарай гэж хэлье да. Түмний нэг зураг контент